Олон өнцгтийн талбай ба периметрийг ол. Талбайгаас эхэлцгээе. Энэ олон өнцгтийн талбай хоёр хэсгээс бүрдсэн байна. Эхлээд энэ тийш өнцгтийн хувьд бодъё. Энэ хэсгийн талбай нь шууд суурийг үржүүлэх нь өндөр буюу 8-ыг үржүүлэх нь 4 болно. 8-ыг үржүүлэх нь 4 нь тэгш өнцөгт хэсгийн талбай юм. Харин одоо энэ гурвалжин хэсгийн талбайг тооцоолъё. Гурвалжны талбай нь түүний суурийг өндөрөөр үржүүлсэний хагастай тэнцүү байдаг. Энэ маш олон утгатай. Учир нь зөвхөн суурийг өндөрөөр үржүүлбэл энэ бүтэн талбай гарах болно. Энэ бүтэн тэгш өнцгтийн талбай алдах болно. Энэ гурвалжин нь түүний яг хагас нь болж байгааг та нар харж байгаа хаа. Харин энэ гурвалжны хэсгийг авч эргүүлэн энэ зайд нь тавиад гурвалжны энэ хэсгийг авч эргүүлэн энэ зайд нь тавьж олно. Ингээд гурвалжны талбай нь гурвалжны суурийг өндөрөөр үржүүлсэний хагастай тэнцүү. Иймд 2-1-ийг үржүүлэх нь суур буюу 8 инч. Харин гурвалжны өндөр нь 4 инч. Одоо үүнийгээ тооцоолцгоё. Энэ 4 биш шүү. Гурвалжны өндөр нь 3 байгаа. Ингээд тооцоолбол талбай тэнцүү 32 дээр нэмэх нь 2-1, үржих нь 8, үржих нь 3 нь тэнцүү 32 дээр нэмэх нь 12, тэнцүү 44. Энэ дүрсийн талбай нь 44 байна. Одоо периметрийг олъё. Бид талуудынх нь нийлбэрийг олж мэдэх хэрэгтэй. Хэрвээ бид энэ дүрсийг яг талуудынхын дагуу тойруулаад хашаа барихыг хүссэн гэвэл хичнээн урт хашаа барих вэ. Тэгэхээр периметрийг π үсгээр тэмдэглэе. Энэ нь тэнцүү, нэмэх нь 4, нэмэх нь 5, нэмэх нь энэ 5, энд байгаа ирмэг, нэмэх нь би энд байгааг бичээг байгаа. Ингээд 5 дээр 5-ыг нэмээд 10, 8 дээр 4-ийг нэмээд 12 болох ба 12 дээр 10-ыг нэмээд 22. Түүн дээр 4-ийг нэмээд 26 болно. Эсвэл 8 дээр 4-ийг нэмээд 12, 12 дээр 5-ыг нэмээд 17, түүн дээр 5-ыг нэмээд 22, 22 дээр 4-ийг нэмээд 26 гэж бодож болно. Иймд периметр нь 26 инч.